За сайн байцгаана уу сурагчтай өдрийн мэнд хүргэе. За 12 дугаар ангийн эсэний ерөнхий ойлголтыг ярина. За энэ бол бүх нөгөө 12 дугаар ангийн сурагчид маань монгол хэл бичгийн шалгалт өгдөг учраас найруулан бичих чадварыг бол их шаарддаг байгаа. Тэгээд үүний мэдээллийг өгнө. За эссе бичиж сурахтаа бол ерөнхийдөө эхлээд эссе гэж юу вэ гэсэн ерөнхий онолоо бол мэдчих хэвээр. Дараа нь тухайн бичих сэдвэрээ баримтыг маш сайн цуглуулах хэвээр. Тухайн сэдвийн хүрээнд хэрэглэж болох зөөр үг, хэлц үг, онц үгийг бас цуглуулсан байх ёстой. За, ерөнхий онол эссе бичих үе шат алхмууд нь. Аливаа эссе нь түүний бүрдэл хэсэг болох цогцлбор, мөчлөг, зүй, хэсэг, бүлэг, анги зэргийг нь бичихэнд бодож боловсруулах, шийдвэр гаргах, тал бүрээс нь дахин эргэцүүлэх зэрэг бүтээлч сэтгэхүйн үйлийг хамарсан нарийн чимхлүүр ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийн тухай бичих санаа бодол тархинд орж ирэхээс эхлээд бичиж дуусах хүртэл олон үе шат алхмыг дамжинаа. Эссе бичих үндсэн 5 алхамтай. За нэгдүгээрт бичгийн өмнөх буюу бэлтгэл үе шат. За үүнд бичих зорилго сэдвээ сонгож, хүрээ хязгаарыг тогтоох, бичих өнцөг, өнгө аяс хандлага оноон олох, мэдээлэл цуглуулах, ангилах, эрэмблэн цэгцлэх. За үүнийг хийхийн тулд дараах 4 асуултанд хариулах ёстой бичиж байгаа хүн маань. За нэгдүгээрт яагаад бичих гэж байгаа вэ энэ эссег? Хоёрдугаарт хэнд зориулж бичих вэ? Гуравдугаарт юуны тухай бичих вэ? За дараа нь чухам юу хэлэх гэж байгаа вэ гэснээ тодорхойлох ёстой. За тэгээд зохиогч ямар нэг зүйлийн тухай уншигчдад санаа бодлоо илэрхийлэх, мэдээлэх, тайлбарлах, итгүүлэн үнэмшүүлэх зэрэг зорилгоор бичнэ. За тэгэхээр тухайн бичих эссе маань ямар зорилгын дагуу вэ гэдгийг эхлээд заавал тодорхойлох ёстой. Тэгээд түүнийхээ дагуу өөртөө бичих ёстой байгаа. За үүнээс шалтгаалаад яг эссе бас 4 хэв маягтай байж болно. За эхлээд хоорондоо цаг хугацаа учир зүйн холбоотой үйл ба хэрэг явдлыг дараалан дүрсэлж өгүүлэх зорилготой хүүрнэмжих цаг хугацааны учир зүйн дараалттай байна гэсэн үг. Мөн ямар нэг зүйл үйл явдал үзэгдэл юмсын талаар шин мэдээлэл өгч учир шалтгааныг нь тайлбарлан таниулах зорилготой тайлбарламж хэв маягтай байж болно. За 3 дугаарт ямар нэг зүйлийн талаар бусдад итгүүлж үнэмшүүлэх зүй тогтлыг дүгнэлт хийх зорилготой эргэцүүлэмж байж болно. За энэ маань бол эргэцүүлэмж хэв маяг маань тайлбарламж хэв маягийнхаа одоо нэг ёсондоо эсрэг шинжтэй гэсэн үг. Эхлээд баримт мэдээлэлээ бичээд дараа нь итгүүлж үнэмшүүлэх зүй тогтлын дагуу дүгнэлтээ төгсгөлд нь хийдэг юм онцлогтой. За дөрөвдүгээрт тодорхой хүн ба юмс үзэгдэл газар орны гадаад төрх байдал шинж чанарыг тодорхойлон дүрслэх зорилготой тоочмж гэсэн хэв маяг хамаарч болно. Эссэн дээр бас энэ 4 хэв маяг маань яригддаг байна. За хоёрдугаарт эссений үндсэн бүтэц бичих алхмууд. За эссен бичих зүйлийнхээ гол санааг илэрхийлсэн түлхүүр өгүүлбэрээр эхэлнэ. За түлхүүр өгүүлбэр болон эхлэл цогцлбор өгөгдсөн гол санааг лавшруулан дэмжих, нэмэн өргөжүүлэх мэдээллийг агуулсан их бие буюу гол хэсэг байна. За эссенийхээ санааг нэгтгэн дүгнэх, гол санаагаа тайлах, уншигчдад эргэн сануулах зорилго бүхий төгсгөл хэсэг байна. Тийм ерөнхий 3 хэсгээс бол бүрдэх ёстой. За эссе бичихтэй 4 алхам хийгээд учир зүйн дарааллыг баримтлах ёстой. За үүнд гол үзэл санаагаа тусгасан түлхүүр өгүүлбэрээр эхэлнэ. За түлхүүр өгүүлбэрийн санааг баримтаар дэлгэрүүлэн дэмжиж тайлбарлана. За тэгээд дараа нь их бие хэсэг буюу дэмжих цогцлборуудыг уялдуулан холбож зохион найруулна. За дараа нь өгүүлбэр цогцлборуудыг ойлгомжтой, цэгцтэй болгон алдааг нь засах ёстой. За энэ 4 алхмыг бол баримталж учир зүйн дарааллаа яг тодорхой болгох ёстой. За үүнээс алхам 1 нь эссений хамгийн эхний буюу удирдгал цогцлборт орох чухам юуны тухай бичгийг хүсэж байгаа гол санаагаа илэрхийлсэн түлхүүр өгүүлбэр нь эссений туршид яг хөтөч өгүүлбэр болж хөтөч санаа болж явах ёстой. Тэгээд хөтөч болоод чиглүүлэх үүрэгтэй байна.
Тэгэхээр энэ түлхүүр өгүүлбэрийн маань тавигдах шаардлага нь за эхлээд эсэний гол яг зорж байгаа санаа туссан илэрсэн байх ёстой. Нэг л санаанд төвлөрч аль болох өөрийн хандлага өнгө аясыг оновчтой илэрхийлсэн нэг л өгүүлбэр байх ёстой. Их олон санааг яаж олон өгүүлбэр байвах юм бол бас төөрөлдөх хандлагатай байдаг. За илэрхийлэх санаа нь уншигчийн анхаарлыг өөртөө хандуулан хөтөлж чадах үйс сэтгэл татам үнэмшилтэй, сонирхолтой байх ёстой. За энэ дээр бол сонгож байгаа үг хэллэгэн дээрээ бас их анхаарах ёстой. Уншигчийн анхаарлыг юм татсан байх ёстой. Гэхдээ үнэмшилтэй байх ёстой, бас сонирхолтой байх ёстой гэдэг бахнэ. За дараа нь хүүрнсэн эсвэл яжилж шогссон хошин зэрэг өөрийн юм өнгө аястай байж болно энэ хөтөж өгүүлбэр маань. За алхам 2 нь түлхүүр өгүүлбэрийнхээ гол санааг тодорхой баримтаар баяжуулан гүнзгийрүүлэх явдал байдаг. За иймээс эхлэл цогцлборт өгсөн түлхүүр өгүүлбэрийн санаанд дэмжлэг болох хэсгүүдийг оруулахдаа юуг ямар баримт, ямар санаа хаана хэрхэн өгөх вэ, яаж уялдуулах вэ гэдгээ бас их тодорхой нарийн сайн төлөвлөсөн байх ёстой. Түлхүүр өгүүлбэр буюу хөтөж өгүүлбэрийнхаа санааг л баримтаар их сайн дэлгэрүүлж гүнзгийрүүлэх ёстой байдаг. За үүн дээр эсээг уншигчдад сонирхолтой болгохын тулд бас дараах аргуудын аль нэгийг дангаар нь эсвэл хослуулан хэрэглэж болно. За түлхүүр өгүүлбэр нь өгүүлбэрийнхээ санааг дэлгэрүүлэх баримтаар эхэлж болно. Бичиж байгаа зүйлийн эсрэг санаа юм уу нөхцөлийг сонгон авч бас болно. Эсрэг санаагаар. За мөн сэдвийнхээ чухал болохыг уншигчдад тайлбарлан эхэлж болно. За дараа нь ямар нэгэн хэрэг явдал товч түүх ашиглан бичиж болно. Асуултаар эхэлж болно. Уншигчдад хариулах гэж эргцүүлэн бодохоор тийм асуулт байх ба эсээн тухайн цаашаа үргэлжлээд явж байгаа эсээн түүнд хариулт өгөхөөр төлөвлөсөн байх ёстой. Түүнээс биш ямар ч хамаагүй асуулт тавиад хоошоогоо баримтаар дэлгэрүүлж чадахгүй тийм уялдаа холбоогүй зүйл байж болохгүй гэсэн үг. За эсвэл ишлэл зөвлөлт бас хэрэглэж болно. За тэгээд зохион бичих явцдаа баримтаа сонгоод бичиж байхдаа бас санаагаа ингээд бичихч маань шилжүүлж болдог. За санаа шилжүүлэх юм санаанууд байна. Эхлээд зохиогчийн бодол санааны чиглэлийн өөрчлөлт нь шилжих дохой тэмдэг юм аа. Тэдгээр нь замын гэрэл дохой нэгнээс нөгөөд шилжин зорчигчдыг удирддгийн адил үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал өөр санаа баримтыг агуулсан цогцлборуудыг зохион байгуулах, холбох, нэгээс нөгөөд шилжих гэх мэт арга хэрэглүүрийг оновчтой хэрэглээрэй. За үүнд яаж болох вэ гэхээр нэмэлт дохио өгөх юм бол эхэнд нь хоёрдугаарт бас дараагийн өөр нэмж хэлэхэд цаашаа эцэст нь хамгийн сүүлд нь гэх мэт үгийг ашиглаж болно. Цагийн дохио өгөх гэж байгаа бол тэгээд дараа нь нэгдүгээрт өмнө үед удахгүй одоо сүүлд нь үеэр гэх мэт үгийг ашиглаж болно. За орон зайн дохио өгөх гэж байгаа бол дараагийн эсрэг талд зүүн гар тийш, баруун гар тийш, дээр, хажууд, ойролцоо гэх мэт үгийг ашиглаж болно. За чиглэл өөрчлөх дохио өгөх гэж байгаа бол гэвч, яалаач гэсэн өөр харин эсрэгээр бас үгүй бол уруугаар нь гэх мэт үгийг ашиглаж болно. За өөртөө сонгоод бас эдгээр үгээс өөр үгийг ашиглаж болно. За үлгэрлэх дохио өгөх гэж байгаа бол жишээлбэл утга нь ялангуяа үлгэрлвээс нэг удаа ийм гэх мэт үгийг ашиглаж болно. За эдгээр үгийг бол сурагчид маань өөрсдөө их цохоо найруулж өчгтээ их ашигладаг мэддэг үгүүд байна. За төгсгөх дохио өгөх гэж байгаа бол тиймээс хойшид ийм бүхний эцэст нь төгсгөлд нь дүгнэж хэлбэл шилжүүлэх өгүүлбэр нь эсэний дэмжих цогцлборуудыг хооронд нь уялдуулан холбох үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр энэ санаа шилжүүлэх үг өгүүлбэрээ бас цогцлборуудаа хооронд нь уялдуулан холбох зорилгооос ашиглаж болдог байна. Тэдгээр нь уншигчийн нэг цогцлборын санаанаас дараагийн цогцлборын санаанд шууд хялбар шилжих юм бололцоо боломжийг
олгодог ийм зорилготой байна. Тэгэхээр тохирох газарт нь санаа шилжүүлэх үгийг оновчтой ингээ ашиглаж сурах юм бол уншигчдад их ойлгомжтой болж өгдөг байх нэ. За алхам 3. Дэмжих цогцлбор нь мэдээллүүдийг хэрхэн байрлуулж, зохион байгуулах, холбон уялдуулах тухай авч үзнэ. Ихэнх эссений их бие хэсэг нь 3 дэмжих санаа буюу тусгаар 3 цогцлбороос бүтдэг. Энэ хэсэгт эссений гол санааг дэмжих нэмэлт санаануудыг жагсаадаг гэсэн үг. Тэгэхээр дэмжих санаа бүрийг тохирох баримтаар өргөжүүлэх ба түүнд 2 үндсэн шаардлага тавигдана. За энэ нь юу байж болох вэ гэхээр баримт сонирхолтой байх ёстой. За тэгээ уншигчдад тэндээс ямар нэг хүмүүс газар орон үйл явдлын тухай мэдэж санаа авч түүндээ сэтгэл хангалуун байхаар төлөвлөх ёстой. Түүнээс биш яг баримт биш одоо хүмүүст ингээд номлосон тийм зүйлүүдийг бас бичиж болохгүй. Тэгвэл бас эсээ бол сонирхолгүй болдог. За хоёрдугаарт баримтууд нь түлхүүр өгүүлбэрийн буюу зохиогчийн гол санааг тайлбарлахад зориулагдана. Тэгэхээр дээр бичсэн одоо цогцлборын эхэнд бичсэн түлхүүр өгүүлбэр буюу одоо уншигчийн буюу сурагчийн чиний бичиж байгаа гол санааг яг тайлбарлахад юм зориулагдсан оновчтой баримтыг сонгох ёстой гэсэн үг. Оновчгүй ямар ч хамаагүй баримтуудыг хамж их бичих юм бол нэгдүгээрт бичих байгаа сэдв зорилгоосоо зөрсөн болдог. Хоёрдугаарт уншиж байгаа хүний сонирхол татахгүй тийм болдог байгаа. За мөн бичгтээ ийм холбох үгүүдийг ашиглаж болно. За энэ дээр үг давтах арга гэж байдаг. Үг давталт нь эссений цөм санааг уншигчдад эргүүлэн сануулах байдлаараа холбоосын үүрэг гүйцэтгэдэг. За төлөөний үгийг ашиглаж болно. Төлөөний үг нь өөр санаануудыг хооронд нь холбох бас нэгэн арга болдог. Энэ дээр нэмж хэлэхэд төлөөний үгийг ашиглахгүй өмнө бичсэн өгүүлбэрээ дахиад давтаад бичих гэдэг тохиолдлууд хүүхдүүдэд ажигладаг. Тийм учраас энэ төлөөний үгийг бас ашиглаж сурах юм бол найруулан бичихэд их чухал санаа болдог. За ойролцоо нэр нь төсөө тутах бүхий үгс бөгөөд тэдгээрийн хэрэглэснээр уншигч нэг зүйлээс нөгөөд шилжихэд хялбар дөхөн болдог. Мөн найруулгыг сайжруулж сонирхолтой болгох шаардлагагүй давталтаас зайлсхийхэд их тустай байдаг. За ингээд эссе бичих юм шалгуур гэж орж ирдэг. Тэгэл найруулгын алдаа дотроо үг сонголтын алдаа, үгийг их олон давтсан уу гэж шалгуурууд орж ирдэг. Тэгэхээр энээс зайлсхийх нэг арга бол энэ ойролцоо нэр бүхий төсөө тутахтай үгийг ашиглаж хэрэглэх нь бол их амар байдаг. За тухайн сэдвтэй холбоотой уран дүрслэлт үг, хэлц үг, зөөр үг, онц үгийг сонгон оруулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ эссен дээр бол ерөөсөө тухайн сэдвтэй холбоотой юм дүрслэлийн аргуудыг бол их ашиглах хэрэгтэй гэд шалгуур нь ч гэсэн ийм байдлаар орж ирдэг. Тэгэхээр ер нь бол сурагчид маань их уншихдаа дүрслэх үг, хэлц үг, зөөр үг, онц үгийг бас өөрсдийнхөө амьдралд хэрэгтэй ийм зүйлүүдийг бас тогтоогоо цээжлээд явж явах хэрэгтэй болдгоо. За төгсгөл цогцлбор дээр эхлэл цогцлборт өгсөн эссенийхаа гол санааг яг уншигчдад дахин сануулж бичлэгээ бодиттой дуусгах юм боломж байдаг. Тэгэхээр эссений төгсгөл хийх түгээмэл аргууд байна. За жишээ нь зохиогчийн бодол дүгнэлтээр төгсөж болно. Мөн товч дүгнэлт хийж улмаар уг зүйлийнхээ талаар сүүлийн бодол санааг нэмэн илэрхийлснээ хослуулах нь эссений төгсгөл цогцлборт хэрэглэдэг хамгийн түгээмэл арга байдаг. За мөн асуултаар төгсгөлж болно. Гэхдээ энэ маань бас эссенийхээ гол санааг дэмжсэн байх ёстой. За мөн энэ нь уншигчийн сонирхлыг илүүтэй татаж улмаар эссенд бичсэн зүйлийг цаашид эргцүүлэн бодоход хүргэдэг ийм асуулт байх ёстой. За бас санал ба урьдчилсан таамаг бүхий төгсгөл байж болно. Санал дэвшүүлж болно өөрийнхөө саналыг. За мөн таамаглал нь цаашдын төлөв ирээдүйд болж магадгүй зүйлийн тухай байж болно. За дөрөвдүгээрт эсээг улам боловсронгуй болгохын тулд хэлний ба хэлний бус найруулгын алдаа мадгийг шалган засаж цэгцлэн бичих үе шат байдаг. Энэ шатанд дараах зарчмыг санал болгож байна. Тэгэхээр эсээгээ бас хэлний ба хэлний бус юм найруулга байна уу гэдгийг эргэж бас хянжих ёстой. За үүнд нэгдүгээрт үгийн сангийн тухай. За энэ зэрэгд ашиглана гэж байгаа. Тухайн эхийн доторх өгүүлбэр үг, үе, зэрэг нэгжийг
Тэгш хэмтэй болгон зэрэг зүйлж дүрслэх найруулах уур маягийг зэрэгд гэж үздэг. За зэрэгдэд давтах, хорших зэрэг найруулах арга хэрэглүүр багтнаа. Тухайлбал эрдэм ном дээд баян, үр хүүхэд дунд баян, эд хөрөнгө адаг баян. За энэ баян гэдэг үгээрээ ингээд давтаад зэрэгдийг холбож найруулж байна. За бэд нь болохоор тухайн бичиж байгаа хэрэг явдлын цаг хугацаа тогтвортой байх. Жишээ нь тухайн эссе бичлэгт өгүүлэгдэж байгаа хэрэг явдлын цаг хугацааг өнгөрсөн, одоо, ирээдүйг гэсэн 3 цагийн аль нэгэнд нь тогтвортой хадгалахыг хичээх хэрэгтэй. Тэгэхгүйгээр одоо болж байгаа үйл явдлын тухай бичиж байснаа дараагийн цогцлбортой одоо өнгөрсөнд болсон үйл явдлыг ингээ бичээд байх юм бол бас санааг төөрөлдүүлэх хандлагатай байдаг. За вэд нь өгүүлж буй биеийг тогтвортой байлгах нь эссе голдуу 1 ба 3 дугаар биеийн талаас өгүүлдэг. 1-р бие буюу бичигч өөрийгөө хэлээд байгаа. Тэгмээ зарим эссэнд 1-р биеэс өгүүлж байснаа 3 дугаар биеэс эсвэл 3 дугаар биеийн талаас өгүүлж байснаа 1-р биеэс эхлэх юм өөрчлөлт гардаг. За энэ нь бол уншиж байгаа хүмүүс уншигчийг бодлуулахаас гадна тухайн чиний одоо бичиж байгаа эссе бас сэдв зорилгоосоо ингээд зөрөх, хазаах юм хандлагууд бас ажиглагддаг байгаа. Тийм учраас өгүүлж байгаа бие нь юм тогтвортой байлгах нь бол их чухал байдаг. За гээд нь өгүүлж буй хүн амтан юмс үзэгдлийг тодорхой заасан үг хэллэгийг тууштай ашиглах. За энэ нь эссэнд гарч байгаа хүн амтан юмс үзэгдэл, үйл явдал, болж байгаа орон байр, цаг хугацаа уншигчдад тодорхой сонирхол татан байхын тулд оновчтой тодорхой болгон дүрсэлж үзүүлэх шаардлагатай байдаг. За үүнд одоо хүн амтан юмс үзэгдлийн нэр тодорхой байх ёстой. За дүрслэг амьд үйл үгийг хэрэглэх ёстой. Үйл үгээ бол яг тийм санаанд орсон үйл үгээ бичгээсээ илүүтэйгээр тийм амьд санаа одоо тийм төгс санаа гаргах тийм үйл үгийг хэрэглэх ёстой. За туг салхинд хийсэн гэхийг тухайн орчин нөхцөлд нь тохируулан туг салхинд намирн, дэрвэн, намилзан гэх мэт дүрслэх үйл үгийг ашиглаж болно гэсэн үг. За нэр үгийн өмнө адилтгсан, зөөрлсөн тодтгол хэрэглүүл бас оновчтой байдаг. За үйл үгийн идэвхтэй хэлбэрийг голлон сонгох ёстой. Харин идэвхгүй буюу үйлдэгдэх хэвт үйл үгийг бага ашигладаг. Жишээ нь үзэх, үзүүлэх, үзэгдэх, ер нь үзүүлэх, үзэгдэх гэх мэт үгийг бага ашиглах юм бол найруулга их тийм оновчтой болж өгдөг бахнэ. За дээд нь аль болох товч богино үг сонгох хэрэгтэй. Жишээ нь олон тооны мал гэхээсээ илүүтэй олон мал гэх юм бол найруулгын хувьд алдаагүй болж ирж байна. Олон гэдэг үгэн дээр угаасаа тооны гэдэг үгийн утга илэрсэн явж байгаа. За бас сурагчдын нэг түгээмэл гаргадаг зүйл нь юу вэ гэхээр монголчууд бид нар гэж их бичдэг. Энэ дээр монголчууд гэдэг үгэн дээр бол олонтоо тэртээ тэргүй орцсон байгаа учраас араас нь бид нар гэсэн олонтоог давтах шаардлагагүй гэсэн үг. За одоо цагт гэж ярихын оронд одоо гэж хэлж болно. Ойрын үед гэхийн оронд удахгүй гэсэн үгийг ашиглаж болно. Хойшоо ухар гэхийн оронд ухар гэж болно. тэртээ тэргүй ухар гэдэг үгэн дээр хойшоо гэсэн утга илэрсэн учраас нилээд хідэн хүн гэхийн оронд нилээд хүн гэж ашиглаж болох юм аа. За өгүүлбэрийн олон хэв шинжийг бас ашиглах хэрэгтэй. Бүх өгүүлбэр нэг ижил бүтцтэй. Өгүүлэх түүнүүдийн хилзэн хэлбэр нь ижил байх нь уншихад уйтгартай байдаг. За жишээ нь бүх өгүүлбэрийг цагаар төгсгөх нэ но гэсэн нөхцлөөр төгсгөөл бичээд байх юм бол бас уншихад тийм уйтгартай болон хоёрдугаарт найруулгын алдаатай гэж үзэх юм үндслэл болдог. За эдгээр зүйлүүдийг ингээд анхаарад байх юм бол сурагч бүр юм эссе бичих юм арга зүйд их суралцаж яг бичих юм алхмуудаа бас сайн тогтоох юм бол өөрсдөд нь ийм чадвар олж үлддэг бахнэ. За ингээд гэрийн даалгаварт өөрөө сонгосон мэрэгжлийнхаа дагуу өөрөө би ямар мэрэгчлээ болох вэ гэд бодсон байгаа сурагчид энэ мэрэгжлийнхаа дагуу баримт, хэлц үг, зөөр үг, онц мэрэгүү үгийг цуглуулаарай. Дараагийн хичээл дээр энэ цуглуулсан баримтаа ашиглаад ихтер задлал хийж өөрсдөө
эссе зохион найруулж өчигт дадлага хичээл орох байгаа.